Жишээлбэл Японы ноён их сургууль Super Science гэж хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ гэхдээ зөвхөн ноён их сургуульд биш, Япон даяараа ерөөдөө явагдаж байгаа хөтөлбөр аа. Ноён их сургуульд нь болохоор ерөөдөө Япон дотор нэлээд дээгүүр ордог 7 8 шагналтанд төрсэн сургууль байхгүй. Тэгээ Super Science хөтөлбөрт яадаг вэ гэхлээр тэр нь high school-д явдаг, ахлах сургуультай гэсэн байна. Ноён сургууль ахлах сургуультай. Тэр нь овлын шагналтаа авсан профессорууд очиж тэнд туршилтын ажлууд дээр нь зөвлөгөө өгч хамтарч ажилладаг гэсэн байна. Ноён сургууль чинь маш олон профессорууд байгаа шүү дээ мэдээж. Тэр профессорууд чинь бас тэр туршилтын ажлууд дээр нь судалгааныхын ажлууд дээр нь ахлах сургуулийн хүүхдүүдтэй хамтарч ажиллаад тиймэрхүү хөтөлбөрүүд хэрэгжүүлээд явдаг гэсэн байна. Тэгэхээр их сургуулийн профессорууд ч гэсэн 10 жилийн хүүхдүүдтэйгээ хамтарч иймэрхүү хөтөлбөрүүдийг маш их хийх шаардлага бас байгаа. Тийм байна. 10 жилээс нь бүр те Багаас нь эхлээд нэг эцэгтэй нь хамтарч тийм хөтөлбөр хийжсэн бол томроод ирэхлээр их сургуулийн профессоруудтай хамтарч тийм хөтөлбөрүүдийг хийгээд эхлүүл энэ салбар чи идэх босоод ирэх боломжтой харагдаж байгаа гэсэн.